Морьтой монголчуудын мөнхийн омогшил Тодмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Тодмагна аппликейшн 12 жилийн түүхтэй Тодмагна сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Мөн Тодмагна сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-с 100 жилийн ой хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Тодмагна. Селен амьсга задалж дархлааг дэмжин Агрофит тэжээлийн үйлдвэр. Мөнгөн таласт танаас эхлэх түүх. Морьтны соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан Тодмагна подкастынхаа шинэхэн дугаараар оролцоход бэлэн болсон байна. Энэ удаагийн маань зочин Монгол Улсын гавьяа тамирчин Төмөржагийн цэрмагч маань байгаа. За бидний урилгыг хөвч хөрвүүлсэн ирсэн баярлаа. За баярлаа. Тамарч гисэн тэгээд. Сайхан аварж гинөө. Сайхан уу. За тэгээд тантай бол нэлээд өргөн сэдвээр ярилцсан. Одоо ингээд би таныг зарим ихэнх зочтой бол танилцах шаардлагагүй. Та бас тэдний нэг. Таны талаар бол морь сонирхчид одоо морины зүтгэлт нь бол ичнээ сайн тань. Гэхдээ энэ удаа бол нэлээд би бас жоохон дэлгэрэнгүй ярилцах сонирхолтойгоо ялангуяа нөгөө удам судрын тухайд түрүү таны нэрэндээ яаж явахта бодож ирсэн. Ер нь энд хүндний хувь шиг гэж юм байна. Удам судар гэдэг юм ер нь их чухал юм а гэж. Тэгэхээр танаахан бол одоо ингээ 2-3 үеэр морьтны соёлд өөрсдөө хувь нэмрээ 90 юм бүү оруулж яваа юм хүмүүс тийм ээ. Тэгэхээр аавынхаа талаар бас бидэнд хуучлаач. Ер нь аавс чинь дээр үед ингэж морь мал уйж сойж хурдлуулж байсан унаж юм дамжсэн хүмүүс юм байна уу? Ер нь миний аавын талд бол одоо би сайн мэдэхгүй маа. Миний аав л өөрөө л уяач. Тийм малчин, тийм л хүн байсан. Өөр олон хүүхэдтэй бид бүгд аавынхаа хурдан морийг унж малчин удамтай гарлаа гэдэг хүрч юм да. Урганы Төмөржаа гэж Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагааны юм. Тийм залуудаас өөр ангаан тарвсан очоод суучихсан тийм хүн байдیں۔ Эндээс тэр мөртэй болоод. Бүр зүүн аймгийн би өстө Сүхбаатар гэж бодож байгаа. Сүхбаатар Эрдэнэ цагааны юм шүү дээ. Тийм тэгээд нөгөө бага хүүхэд залуу байхдаа өөр ангаар руу яваад тэгээд тэндээ бас мал уйтай тэгэж ингэж байж байгаа л гээл. Тэндээс гэрэлсэн тийм хүн байгаа. Тэгээ ягаад ч дүүрэнгаа гэд явчихсан байгаа. Тэгээ сүүлдээ Эрдэнэ цагаан гэж явдаг шүү дээ. Тэр үед ч нэг учир зүггүй Эрдэнэ цагаан өөр хангаа гэл ялгаад идэгч байсан юм болоо да гэж боддоо шүү дээ. Би тэр бүгд өөр хангаа явчихсан шүү дээ. Хүмүүс аюул гэж яваад тэнд очсон гэж ярьдаг хүмүүс. Тэгж ярьдیں۔ Тийм байдаг юм лээ. Тийм тэгээд ер нь их сайхан малчин сайхан хүн байсан. Миний аав чинь адуучин хүн шүү. Тийм тэгээ хот руу 40 онд орж ирсэн дээ. 40 оны ихэрл орж ирсэн байгаа. 43 онд Улаанбаатарт орж ирээд Төв аймгийн Баянзүрх сумд очиж малчин хийжсэн, адууч хийжсэн, анчин хийжсэн юм. Тийм хүн байгаа. Тэгээд 8 хүүхэд нь аймалаа. Одоо энэ хурдан морийг унж 5 настайгаас 4 настайгаас л морь унсан. Тийм мундаг хүндээ хүүхдүүдэд тэгж морь унсарсан. Тийм л. Нэгдлээ адууч хийж явахтаа л өөрөө морь мал уяал. Тийм нэгдлээ адууч хийж явахтаа л морь мал уяал. Өөр ангаад байхтаа л морь уйжсэн юм лээ. Тэгээд тэндээсээ наашаа Улаанбаатар руу орж ирэл, Улаанбаатарт орж ирэл Баянзүрх зүрх, Төв аймгийн Баянзүрх сум гэж байсан. Одоогийн налах уу? Тийм налах орчмыг Баянзүрх орчим гэсэн тийм. Тэгээд одоо нэг Эрдэнэ сум гэдэг байгаа шүү дээ. Тэр авир юм шиг байна. Тэгээд тэнд адуучин болол. Тэгэл нэгдлийн адуутай, нэгдлийн хурдан морийг уйдаг. Өөрөө хувийнхаа адуутай, хувийн хурдан морь уяал. Ингээл одоо тэр саашлэр олон жил хурдан морь уйсан. Их сайхан хурдтай юм байсан. Малчин хүндээ.
Одоо жишээл ингэж нөгөө сайн олон жил сайн төгсөн мордууд одоо эзнийхээ овог болчдөг. Та одоо хүү дээрээ Тийм хэлж шүү шүү дээ. Тэгэхээр Авитан нэртэй Төмөржаагийн гэж нэрлэгддэг. Төмөржаагийн гэдэг Төмөржаагийн бүгдэр хээр гэж мундаг хурдмаар байсан. Одоо бид нар бүгдэр л унж уралдаж байсан. Мундаг гар хурдмаар. Алаг хээр алагмаар байсан. Бас Төмөржаагийн хээрмаар алагмаар гэж нэртэй. Хотгор шарга гэж нэг сайхан морь байсан. Бөөр хотгор нуруутай нэг бас хурдтай. Ер нь нэг энэ тентгийн хурдан морийг цуглуулдаг юм байсан. Тэгээ хурд сайтай. Манай аавар их олон хүмүүрээ уйлж исэн. Бид нараар их олон хүмүүрээ унуулж исэн. Одоо тэр нийгмийн хонгор байна. Галын хөрөн байна. Бид нар одоо би бол яг тэднийг унж хурдалж ингэж явсан юм шүү дээ. Тий. Бид нар чинь олуулаа айлын олон хүүхэд чинь томроо явчихороо дараагийнхаа нөгөө хүүхэд багтаа хүүхэд болсод чинь урдмаар унах гэж гойдаг. Тэгээд тэдний морийг унаал ингээл наадмар чинь даах цуглуулаад явчихдаг байлаа. Тэгээд адуучсан манай аав чинь хурд сайтай мундаг олон доо нэртэй Төмөржаагийн хурдтай гэдэг өөр нэртэй тийм хүн байсан. Ер нь одоо тэр үед одоо энэ тод манлай одоо энэ аймаг сумын цол мол өгдөг үе байсан бол ер нь хамгийн түрүүний одоо энэ даваа хүн төрөл миний аавыг хандахгүй те. Тийм мундаг хурдтай тийм мундаг хурдмаар идэх тийм хүн байсан юм аа. Та нийгмийн хонгор гэсэн одоо Сүхбаатарын нийгмийн хонгор гэж. Тэгэлгүй яг Сүхбаатарын нийгмийн хонгор галын шар. Галын хөрөн. За тэгээд тийшээ зүгийн ер нь хурдан мордыг бол манай аав ерөөс хавилцчихсэн, ойж өгчээсэн шүү. Нөгөө хотод уралдахаар ирэх нь үү? Тийм. Уралдахаар. Одоо ер нь тэндээс нь одын баян зүрч юу авах даа хинтий явж. Тэгээд тэндээс манай аав дээр ирээл уяа нэг гал нэгдчихэл тэгээд уяалал. Тэгэл манайхны бид нар аргунуулаад ингээл явдаг байсан. Нийгмийн хонгорыг унжсэн юм. Нийгмийн хонгорыг унжсэн, галын хөрөнгө унжсэн. За нийгмийн хонгор тэр дугаагийнхаа дурсамжуудаас тэр үед чинь ер нь би ихч баг би ер нь 5 настай мөр унсан. 4 настай унаамаар унсрал 5 настай урдмаар унсан. Тэгээд би чинь 7 8 хүртэл унсан бол одоо тэгэл 7 8-тэй үед л одоо тэрийг унжсэн шиг байгаамаа. Тэг ер нь их сайхан хурдтай мордод байсан шүү. Манай аав магтдаг. Их сайхан нийгмийн хонгорч ер нь их сайхан биетэй их сайхан адуу шүү дээ. Та ямар сунгаа юунд нь бол яаж амжилт үзүүлж байна? Би ер нь улсад унсан шүү. Одоо тий улсад унжсэн. Одоо тэр ер нь айргадаг л байсан юм. Би одоо тэр үе одоо өнний ялах хүүхэд байсан болохоор одоо тэрний яг тэр мөр энэ мөр байхгүй шүү дээ. Жохон том босоонос мэдж байгаа шүү дээ. Нийгмийн хонгорыг унжсэн. Галын шарын юу хөрнийг унжсэн энэ төргээл ярьдаг. Тэгэхэд бол ер нь айргадал миний үед чинь юунд Төв аймагт уралдаг байлаа, Яармагт уралдаг байлаа. Тэгж уралж яхад чинь айргадал тэгэл хамгийн эхний шагналаа самбуулаархаас авдаг байлаа. Улсад айргадчих. Улсад айргадал авч илаа. Өөрөө мөр доош айргадуулж авч илаа. Хүний мөрийг ч унж айргадуулж авч илаа. Шагналыг бол ийм ч одоо юугаа мэдвэдээ. Ер нь тэрний мөр шүү, энэний мөр шүү тийм баг худалч үзсэн ч мэдэхгүй шууд унаа шүү дээ бид нар ч одоо. Тэгж л олон жил айргадсан. Би самбуулаархаас электр даргаыг хүртэл ер нь улсаас бол шагналыг ер нь бүгд дамжуулаад авсан юм шүү дээ. Төрийнхэн тэргүүнүүдтэй олцчихсан тий. Одоо хинээс Батулга ерөнхийлөгчөөс авсангүй үнжлээд. Тий. Тэр одоо хүүхэд насны дурсамж их тод үлддэг. Магадгүй бид бас ингээд нөгөө орой нас бий гүцээд олон юм бодоод ирэхээр тэр дурсамжуудаа ингэж гүн авч үлддэг юм шиг байгаа. Юм бод дагууддаг ус хүүхэд насны дурсамж тэр утгаараа ч их тод үлддэг гэж магадгүй. Тэр үеийн наадам ер нь одоотой ингээд харьцуулахад ер нь ямар хуу юугаар их онцлог юу нэг сайхан за бас хэцүү хатуу нь ер нь юу байсан бэ? Тэр үеийн наадам чинь одоотой адилхан машин тахгүй. Мортойн дагаж явбал эргүүл чинь моц эхэлж байхгүй шүү дээ. Тэгэл сайхан мортой судар тууж аваачаал сэргүүдэд бариулж байгаа л эргүүлждэг. Шороо тоос гэж байхгүй. Яг л өөрөөсөө тэр замаараа уралдаал ороод ирдэг. Эцэст нь нөгөө барин дээр хөлийг л зогсож идэг хамгийн гоё тэр. Тэгэл баринд ороод ирдэг хойноос гүүж ирэн мортой ирэн тэгэл барьж авдаг хүүхдүүд. Ийм л гоё байлаа. Тэгээд соллогоог бол ерөөсөө яамаг дээр явуулдаг. Иймэрхүү байлаа гоё. За одооний наадмаас ялгаатай нэг үйл машины шороо байхгүй те. Гоё. Бодлоо байхгүй. Бүгдийг л тэгээ ер нь нэг за тэр дээхэн үеийнх нь одоо хэдэн зууч байдаг байсан мэдэхгүй. Миний мэдхийн сүүлийн үеийн наадамчийн одооны 300-400 уралдах чи юу ч биш дээ. 800 900 энэ чи тэгж уралдаг байлаа шүү дээ. Тэр их олон мөр уралдах бодлоо байхгүй л ирдэг байлаа шүү дээ.
хүүхэд мөхөд унах тэр одооний бидний яригадад бас асуудал болоод Тийм байгаа. шүү Мөр дээ. ууштай байх үгүй гэдэг тухаас. Тэгэхэд ч би одоо өөрөө тэр багаас унаал өдөг хүрэл ирэхэд за унжил байсан байлгүй яав гэж. Өвжил хүүхэд унахгүй л ирэв гэж тийм ээ. Тийм ийм мундаг сүрхийн асуудал гардаггүй. Бэртэж имперсэн юм чавархан гайгүй ороод ирдэг. Тэр 7-800 мөр ирэхэд чинь мэдээж хүүхэд унжил байсан байлгүй яав гэж. Тэгэл тийм өглөө хатлаа тийм урлаа хингэрлээ гэсэн бол их цөөхөн шүү. Их л сайхан тайван байж дээ ирэл. Та юу найл эд хүүхэд юм бэ? 5 настай 3 мөрний нуруунд гарсан гэж. Одоо 4-р 3 ахтай. Миний хамгийн том ах чинь миний аав чи ерөнхий сав яаж байсан мэдэж байгаа шүү дээ. Миний аав их сайхан сав үйдэг өөрөө бүх хүн заан цолтой хүн төмөр нэртэй заан цолтой хүн байсан. Тэгээд цолоор нь явсаргаад төмөр жаа бол заан гэдгийг жаа болгоцсон. Оо тийм үү. Би одоо заан цолтой шүү дээ. Бас өрмөс нэртэй гэж бодоод байдیں۔ Тэгээд тэр нь ер нь бол нэр нь төмөр юм шүү дээ. Явсаар тэгээд заан цолтой. Явсаргаад тэгээд төмөр нь жаа бол заан байгаа заан жаа болоо тэгээд төмөр жаа нэртэй болсон. Барилд нь сайхан барилд манайх ч одоо бүх удамтай. Миний хоёр ах чинь даваад орж явах маань одоо энэ морин төрлийн дарга байсан шүү. Манлавьяач тэр чинь улсын шонхорсолтой хүн. Тэрний дараагийн ах маань улсын хавцагсолтой хүн. Бүхий удамтай миний хамгийн том ах чинь 9 настай байхдаа Чехословак улсад очиж Монголоос 2 хүүхэд авч явж исэн. Чехословак улсад очиж хурдмаар унжижсэн. Бүүр анхны одоо миний аавын одоо аавас л том хүүхдийг авч ингэж хийн авхаг генерал авч явж исэн шүү. Тэр үед тэгэж 2 монгол хүүхэд авчиж чахад авчиж оролцуулж исэн. Ийм л их гоё удам судартай миний аав их сайхан удамтай хүнтэй. Тэгээд би бас нөгөө та ч айлын том охин уугаа охин юм биш үү? Охины хувьд бол тий. Одоо ч зэрмагчаа та одоо битэр бол энэ морин дөрхөн салбарт орхон байгаа болохоор мэдж байгаа. Хүүхдэр морь унуулах тухай асуудал бол нийлээ хорцоодуудын нэг болсон. Дээрээс нь хүүхдийн уралдаанч хүүхдийн насыг заадаг болсон. Явандаа одоо магадгүй хүүс заах бах. Тэгэхээр энэ би бол яг хит энэ одоо би одоо ухамсар суугаад энэ би ингээд насыг их дээшлүүлэх тусам хүүхд уралдаанч хүүхдийн чадварт бол нөлөөлнө гэж үздэг. Өөрөөр хэлбэл нөгөө нэг одоо бие чөлөөтэй авахтай уян хатан байх тухай асуудал. Тэгэхээр би бол одоо нэг 5-6 та 3-4-тэй авчид морины нуруунд дээр тавьчихаа гэж бол хэлж чадахгүй. Гэтэ ер нь бол аль болохоор эрт тун сурвал илүү зүгээр гэж боддог. Та шилбэл яг хэдэн настай морины нуруунд дээр гарсан байдгийг. Би яг 4 настай маргансан. Унаа морин унсан. Тэгээд яг 5 настай улсад морин оролцож эхэлсэн юм шүү дээ. Ер нь тэр үеийн айлын хүүхдүүд чинь ер нь 5 настай 4 настай л унжсэн шүү дээ. Ер нь 6-7 нас үрж унжсэн хүүхд хавархан шүү. Айлууд нь ч хүүхд олонтой байсан юм байна. Одоо бодвол одооны үсэцэн хүүхд өөрийн хүүхдээр морин унуулах байх болсон байна шүү дээ. Тийм тэгэхээр одоо морин ер нь энэ хотынхан ч мориос холдчих хүндэрч. Тэрийг л моринд ойртуулах гэж бид нар чиний сонгол морин спортын бид нар ч одоо секс дугуйл явуулаад ажиллуулаад гэж хэлүүлээ. Барахтаа ирдэг хүн хавархан болсон байна шүү дээ. Тэгэхээр мориноос маллаас ер нь хүндэрсэн байгаа юм. Ер нь хэдтэй морь ун сурвал зүгээр. Та одоо ингээд бас одоо ер нь 4-5 тахаас унаа сурах зүгээр шүү дээ. Тэр чинь биеийн чангарна. Морийг яаж одоо унаад явууж, яавал уралдуул ихэн дээр гарах уу, баг дээр гарах уу гэдгийг 5 настай унаад сурцсан эхний жилдээ чадлагүй байхад 6 настай захиж өгөөд аав нь ингээ за миний хүү тэдүүгээр гаргаараа, энүүгээр гаргаараа гэж одоо нь яаж тэлээ явуулж ил тэрийг хумсрлаад ойлгочихсон тэр хүүхд тийм мориндоо ойрхон болчихсон л байдаг байхгүй юу. Тэр багаасаа аавынхаа цагаас үгийг сонсоод уяажгаан цагаас үгийг сонсоо явж байгаа чинь ер нь хад сууж ухаан суусан байна л гэсэн үг шүү дээ. Баяр магнуугаа яриад идэх чинь энэ багал сурах нөгөө тэнцвэрээ олоход одоо их одоо хурдан сайн байд юм а. Тэр тэнцвэр баяр магнуугаа тэр ярьсан зүг байхгүй. Ер нь адил чинь ер нь 5-6 нас ч ер нь хүүхдийн нэг эд яг юм сурж ойлгодог нэг нас байдаг шүү дээ. Та нар мэдээж 4-5 настай хүүхд чинь юм хүнлөө оролцох гол ингээл яг тэрэн дээрээ л мор унах бол ер нь арай ухаан ухамсар суухан дээр юм уу тал гэж боддоо шүү дээ. Тэгээ бид нар ч өөрсдөө багаасаа унаа сурцсан болохоор тэр юм хүүхдийг ажил болох хурдмаар нүгдээ багал унаалмаар санагдтыг. Тэгэл 14-т 15-т унаад ирэхээр чинь Монгол мориндооч томдоо явчихна, жин чүндрээ явчихна. Тэгээд огшрол явчихсан тийм л хүүхдүүд байж. Тэгэл хүндэдээ тэр том хүүхд чи яах юм бэ? 4-т 5-т 6-т он жоо хүүхд чинь Монгол мориндоо таарсан жинтэй л ороод ирж байгаа шүү дээ.
Тэгээ дээрээс нь сурцсан үед илүү нөгөө багаас урахаар дадал болоод үлдчихдэг. Дадал болоод үлдчихин айх юм алга, эмээх юм алга тэр чинь нөгөө югаач мэдэхгүй тавхад ороод ирж байгаа хүмүүс чинь гоё штэ. 13 4 өнөөд ирж байгаа хүмүүс одоо энэ үлийн дээгүүр хариавал би яах вэ? Ийшээ аваад тавьчихвал би яах вэ гэж дандаа толгоондоо юм эргэлдүүлсээр байтал чинь нөгөө морио явуулж өгч чадахгүй, тавьхгүй чадахгүй ийм л болчихд юм бодлоо даа л гэж би өөрөө л боддгийн шүү. Одоо энэ мор унж байгаа хүмүүсийг хараад ахтал. Та 4 настай морины нуруунд гарсан. Эмэгтэй хүний насыг асуудгүй гэдэг. Гэтэ та одоо өнөөдрийн хүртэл ингээд хичнээн жилийн мадуудаа ойрхон минь. Одоо та ингээд хүлээ удахтмаар унтсан л явж байдаг шүү дээ. Би одоо 56 жил. Яг энэ морьтой ноцлоо. Би ганц л энэ өөр явсан. Одоо би 74 хүрч байна. Одоо тэгээ унж байгаа та мөр? Би одоо жил болгонд би наадмаа нэгэл морио унаал. Одоо ингээд өвөлзөнгөө морио унаал явж идэв шүү дээ би чи. Өвөл очил морио унаал бэлтгэл хийгээл бэлтгэл хийдэг хүүхэд агаарсанд гараад морьтой хол явчихдаг. Штэ. Морь унахад хүний бүх булчин шүрмэс. Морь унахад ерөөсөө хүний бүх л ёстой нөгөө дөрв мөчч нь ажилдаг. Булчин чангардаг, сайхан болдог, бие чангардаг, сайхан болдог, өвч юм байхгүй. Морь унжсэн хүн юу нэг өвчин туслаа гэж за би мэдэхгүй маяг гайгүй юм шиг гэдэг. Миний аав ээж юу найлал нь миний одоо миний ах нар ч гэсэн миний дүү нар ч гэсэн. Ер нь их хамраа хандж үрчдэг нэг л тэгш нуруу өвдлээ ингэж өвдлээ гэдэггүй шүү дээ. Тэгэхээр тэр дөрвөн өмч ингэж ажиллаж байгаа үед энэ хөл гар өвднө гэж үл нь ховор шүү. Тэгээд байнгын нөгөө мадуудаа малтай ноцолж байгаа юм болж юм баг гэдэг чинь ерөөсөө 70 гарсан байсан ч л тэгэл мод өвөрөл байждаг юм л байдгийг. Харин хүмүүс одоо энэ суугаа ажилтай, суудлын ажилтай холбогдуулаад энэ тулгуур эртний гэдэг юмуд их болчихлоо. Мууцнаас ингээл тэгээд хүмүүс ер нь тэгээд алхах морь унах хоёр шал өөр. Морь унаалах юм бол хүний хөл гарч чангараад л идэх сайн болоолах юм байна. А зөв би өөрөөрөө одоо коронавитой гэдэг 2 жил нэг хэдэн сар гэртээ ингээд суухт чинь өвдөг өвчгөл. Нуруу өвчгөл даралт гिचгэл идэг. Гү зүгээр шалаахан гараалгүйгэл морин дээр очиж морь хэдэн цаг нэг өдрийн хагас унцгаад яваад ирэх чинь маргааш зүрх ялцал ингээл явчихж байгаа. Тэгэхээр зүрх тэр адуу гэдэг юм. Үнэхээр юм сайхан амтмаас. Хямартай гоё. Тантай хамт одоо тэр морин ториулгын тэр сонгол морин спортын дугуйсыг дууланд орж исэн тантай хамт ажилласан эмэгтэйчүүд ер нь хэр олон байд юм бэ? Одоо ер нь ерөөсөө 65 онд улсын шгшээ багийн тамирчнаар авч ирсэн намайг. Тэгэхэд бүрдэл өнгөж нэг эмэгтэй миний бас үе. Бид хоёрыг улсын шгшээ багт авч ирсэн алдарны эмнэлгийн тамирчнаар авч ажиллуулж ирсэн. Тэрнээс хойш сэгцний хүүхдүүд байлгүй яах вэ охтууд. Тэгэхээр эмэгтэй хүн чинь хүүхд гаргаад хантай болол явцгаар бол алах болчихдээ. Тэрнээс байна миний шамнур болсон дээ. Сайхан охтууд хүүхнүүд. Одоо миний хамгийн баг шав эмэгтэй шав бол одоо 24 5 6 та болчихж байгаа юм байна. Спортын мастер охин байна. Би нэг хинтийн үнэлэр цогцлмаа гэдэг шиг санагдаад байна. Бас миний бас байна. Алмагч чинь бас хөөрхөн тэндээ хүүхдөө сургалж байгаа. Манай тэр чинь идэвхтэй. Тийм. Яг одоо энэ спортороо хичээлүүлээл, хичээлүүлээл тэгэл тоглолт хийгээл эндээ үзүүл тоглолт хийгээд явчихна гэдэг чих ягааз. Тэр их гоё тийм байт. Тэгээ яг энэ сонгол морин спортороо яг дагнаад явах юм бол одоо энэ Монголын морин спорт уяастай холбоо гэл байж байгаа юмс. Яг л энэ холбоог дагаад энэ сонгол морин спорт явах хэрэгтэй юм байна. Одоо манайх чинь зах зээл орол ингээл унтарчлаа шүү дээ. Энийг дээшээ гаргаж ирэх гэж бид нар чинь хичнээн зүтгэж байна. Материалыг бааз нь байхгүй чи яах юм. Нөгөө адуу малаа суруудаг адуу малын дандаа хуваараа өөрсдөө ингээд сургаж гаргаж ин жилдэл нэг удаа нэг наадмынхаа нэг үзүүл тоглолтыг хийж байна. Нөгөө л хангалт юм байхгүй. Нэг энэ морин спорт чинь зүгээр сэргийн мэл тоход гараа явчихдаг гэд биш. Нөгөө л спорт юм байл нөгөө спорт хазаар нөгөө спорт мордно. Ингээ шал өөрөглөө явчихдаг болохоор тэгэл юм олон жил зүтгэж जैन би. Тэгээ бас нэг хайжиж болдгоо. Тэгээ одоо нэг ямар ч өөрийнхөө хэрээр жил болгоно нэг наадмаа хийдэг. Үзүүл тоглолтоо хийдэг. Ийм байна. Олон газар Солонгос, Бээжин, Хөххот, Солонгосын Чэжүү энэ төрөл миний хүүхдүүд шамтарсан дөө. Морин дээр үзүүл тоглолтыг хийж байна. За одоо нодны инжилээс эхлээд морин харва гэдэг гараад ирж байна. Та Болдбаатар гэдэг залуу кинонд одоо тоглох юм юугаар цогтгүүгийн бас нэг тийм үзүүл тоглолт юм байж байна да. А яг тэр саад хараалт морин дээрх одоо тэр үзүүл тоглолтыг бол зөвхөн манайх хийдэг. Одоо яг миний өөрийн одоо ер нь яг клуб хийчих танаа клуб гэж явах уу? Тийм клуб гэж явна. Одоо морин торуулга одоо клуб гэж бол
одоо сексэнд явж байгаа сайн дураар явж байгаа тамирчид бол байна бай. Яг үндсэн тамирчид бол Одоо үндсэн тамирч бол байхгүй. Батлан авалга туслах нийгэмлэгийн харьяа морин спортын төв бүлэг гэж байдсан шүү дээ манайх чи. Тийм батлан авалга туслах нийгэмлэгийн 5 клубтэй байдیں۔ Морин спортын төв бүлэг байдیں۔ Буудлах спортын төв бүлэг байдیں۔ Автомат спорт гэж байдیں۔ Шүхүр гэж байдیں۔ Радио спорт 5 клубтэй тусаа гэж. Тийм ямар ийм 5 клубтэй төв зүйл нэгдэж ингэж ажиллаж байсан манайх чи. Одоо тэр төв зүйл байгаа л да. Буудлах клуб нь явж байна. Автомат спорт гэж морил жоохон тасарчих гад. Ер нь бол 5 спортоос буудлах нь гайгүй явж энэ босдон тэгээд дандаа хуваараа одоо бид нар ингээл өөрөөсөө л дуртаг аваад хичээлэл ингээ явж байна. Хөл одогт ирсэн үзэгчдийг бас өгж өгöd мөртний үзүүлбэр үзүүлдэг ч тийм ээ. Тийм тэр чинь л одоо миний одоо яг нэг хүүхдүүдэд аваачаал үзүүлээл жилийн жилдэл одоо үзүүлэл үзүүл тоглолт хийгээл яваад. Тэрийг бол та бэлтгэе. Тэр хүүхдүүдийг бас та сур. Тийм шүү дээ. Тэгэд эн чинь үндсэн тамирчин байхгүй гэхээр бүгд л сайн дурын сайн дурын улсуудыг л би ч өөрөө авчирч одоо өөрийнхөө морин дээр ч одоо сургасан морин дээр хичээлүүлээл тэгэл одоо ямар ч байсан нэг өөрөө нэг мөлөгтлөө нэг энэ спортыг таслаа хийчихгүй хүн шиг. Энэ төрийн наадманда нэг үзүүл тоглолтоо үзүүлээд ингээд явж явах юмсан да ямар ч гэсэн 100 жилиг нэг өнгөрөөч гэсэн гэж бодож байсан. Тэгээ 100 жилдээ ямар ч байсан оролцсон бодно. Энэ жил бас нэг оролцчихсан надаа хүүхдүүдэд бэлдээд ингээд байж л байна. Тэгэд яг одоо мэдээж энэ чинь санхүүгийн асуудлууд бас ярина нэстэ. Тэр мөрийг ялгүй яг өгсөн шүү. Дандаа л хуваараа. Тийм үү. Тийм шүү. Хувьсаад одоо энэ чинь бид нар дэмжиж өгчих халбан газар байхгүй. Бид нар дэмжиж за яг одоо ингээд эвент идэх байгууллагатайгаа яриад ингэчих юм бол болно л доо. Тэгэл хуваараа гол дугнал тэр хүүхдүүдийн чинь бэлдээл мордоо бэлдэж чинь морны идчихэл нөгөө материалыг вааз чинь одоо нөгөө имэйл хазаар гэл ингээл. Тэгэл явж идэх юм. Тэгтээ гоё сайхан шүү. Сайхан ал юм да тий. Гоё тий сайхан. Дуртай юм болохоор тэр спортороо гэдэг хүртэл явж байна. Өөрөө ч гэсэн оролцоол ингээл явж идэх. За таныг бол би буруу ойлгосон байж магадгүй. Таныг бол Сонгол морин спортын анхны эмэгтэй спортын мастер гэж ойлгоо. Би чинь тий Монгол улсын сонгол морин спортын анхны эмэгтэй мастер Монгол улсын авиа тамирчин. Тод манлаа их хүлэгч гэж. Явдсан шүү дээ би чинь. Тэр би одоо тод манлаа нарын малгайг өмсөд байгаа шиг харагддаг бах. Гэтэл би чи өөрөө тод манлаа их хүлэгч гээд тусгай их хүлэгч гэдэг чи холын зай уралдаанд явдаг. Бартар цамын уралдаанд явдаг. Энэний цол миний тэр малгай чинь. Сонгол морин спорт гэвэл өөр одоо тэрний чинь цол нь энэ байна. Ийм ялгаатай. Дотроос 2 хуваагдсан юм ялгаатай байхгүй юу. Тийм тэгээд би сонгол морин спортын анхны авиа тамирчин холын зай уралдааны тод манлаа их хүлэгч гэдэг машинтай. Танаас хойш өрний спорт энэ сонгол морин спортын төрөлд спортын цол зэрэг хамгаалсан эмэгтэйчүүд хэр олон байх вэ? Зөндөө байна. Дандаа миний хүүхдүүд шавнар зөндөө олон байна. 200 гаруй шавтай тэрнээс ч одоо спортын мастер ч одоо 20 хэд байна уу? Дэд мастер бас нэг 10 хэдтэй ийм тамирчид байна шүү. Тэгээд 1 2 3 дугаар зэргийн тамирчид. Зэрэг солын югаар явдсан шүү манайх ч одоо бүр биеийн тамир спортын хорооны. Спортын цол зэрэг. Тэр спортын цол зэргийг чинь тодорхой тэмцээнүүдээр явах хэрэгтэй байсан. Тэгээ ямар Улаанбаатар хотын авраг гэдгээр явна. Тийм тэмцээн болдог юм тийм. Тэр чинь явж тэрнгүүрээ зэрэг солоо олгодог. Жишээлбэл яг үндэ тэр Улаанбаатар хотын аврах шалгаруулах тэмцээн болтыг би мэдэхгүй л явж штэ. Мэдгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө тэр тэмцээний чинь Улаанбаатар хотын аврагаа одоо 6-7 сард хийдэг ус одоо сүүлийн үед л хийж чадаагүй л дээ. Ер нь тэмцэж бас их юм орно шүү дээ. Тэгтээ яг бас ганц нэг хийж сүүлийн 2 жил хийсэнгүй би. Тэрээс зэрэг сарын тэмцээнийг хийн шүү. Хотын авраа бүгд хийчихсэн. Одоо хэрвээ яг тэр ингээд одоо бол нэг үед бол цэрмэгч морь унах сонирхолтой хүмүүс бас аяг нэмэгдэж байна. Одоо нэмэгдэж байна, гарч байна. Хотын ойрхон очиод морь ундаг болох юм. Ер нь морь унаас орчих юмсан амралтынхаа өдрүүдээр агаар салхинд гарангаа морь ундаг болох юмсан гэсэн залуучууд маш их байна. Байна. Одоо тэр нохоо чарганы тэр их юм байгаа шүү дээ. Гişгэ шаргал гэдэг. Тэр чинь одоо энэ мориор ингэж их сайхан аялуулаад их гоё юм гаргаж ирж байна. Тэгээ одоо монголчууд манай залуучууд чинь одоо морь унах их дуртай болж шүү дээ. Тэнд очиж морь аялалд явж байна. Уул хадаар явж байна мортогоо. Хөвсгөл далаа юугаар тойрч байна, аялж байна. Тэгэхэр чинь усууч их дуртай болд юм шүү дээ. Машинтай явах уу, морьтой явах уу гэдгийг чинь сонгоод морьтой явах гоё байгаа зү. Энэ одоо пасчгч миний асуух гэдэг зүйл бол хэдийгээр яг болоо юу одоо нөгөө ерөнхий бааз суурь нэлээд гангас нэмгэрсэн ч гэсэндээ
боловсон хүчнүүд бол байж байгаа шүү дээ. Одоо танаас байна, эхлээд байна. өчнөө бол. Тэгэхээр тэрэн дээр нь ягаад энэ дээр нь одоо бас нэг тодорхой бодлого зангидаад ч гэдэг юм уу? Яг энэ сонгол морь спортыг одоо тэр нөгөө өмнөх жишээ та хэдэг эд байх үеийн тэр жишээнүүдээр одоо шингээд аваад ирэх тэр боломж юу байгаа үстэй. Би бас тэгж хараад байдаг шүү дээ. Хүмүүсийн сонирхол байна. Тийм. Одоо энэ чинь Батлан улсын имлэг чинь нөгөө 5 клубын бас нэг сайхан ажиллуулж чадахгүй байна л да. Тэгээ ер нь бас л нэг зах зээлийн үеэр нэг иймэрхүү болчиход. Одоо миний нэг ганц санал тавьдаг юм. Монголын морин спорт уяачтай холбоогоо дагаад л тэгээ яг тэндээ төвлөрөөл тэгээд нөгөө унаач хөвгтүүд чинь том болчихж байгаа юм тест. Уяачдын нэг хурдан мороос хасагдсан хөл гар муудсан ч юм уу. Нуруу юу муудсан ч юм уу. Жоо нас нагцсан ч юм уу. Тэр мордтэй ингээл надад нэг уяач 3 тамирч өгчөгт чинь 10 уяачаас 30 тамирч авчих гэж байгаа юм тест би. Ингээ сураад гараад ахтал болохгүй юм байхгүй. Метеорологи баазын одоо Монголын морин спорт уяачтай холбоотойгоо морин спортын төвлөлөг нэгдээд нийлээд ингээд метеорологи баазаа гаргаад сургалтаа бид нар явуулчихдаг юм бил болсон ч гэсэн тийм санал тавиад байгаа юм л да. Тэгээд ер нь санаа ер нь гадаад ч гэсэн тийм шүү дээ. Ер нь яг энэ спорт морин уралдаана бараад явцсан байдаг энэ спорт ч. Та улсаа уламжилсан юм тий? Тий. Хариугаал авах байгаа. Тий. Тэгээ одоо энэ чинь уул энэ юу юм байгаа шүү дээ. Морин тойруулга гэдэг юм чинь баригч одоо энэ Максын гамбо чинь яар мэтгийн барих гэдэг шүү дээ. Барьчихаал одоо хагас ухс баг. Тэр нь л одоо ашиглалтанд орчих юм бол бид нар тэрийгэ бараадаа л тэндээ сургалтаа явуулаад нөгөө саа тариалтаач явуулаад тамирчтай сургаал ингээл гаргаад ирэх юм бол энэ спортчд ороо хөгжөд явчих. Олон улсад ч очиод бид нар ч одоо олон улсын нэмсэд оролцож ирсэн юм. Тэгээд одоо саяхан хүртэл би чинь Тайванд очиж орж илээ, Солонгост ч оролцож илээ, Оросд ч явж илээ. Ингээл байж идэх. Тэгээд нэг л өөдөө гарч ирж чадахгүй байгаа болохоор л хуваараа аваа яваад энэ бас тийм амаргүй шүү дээ. Одоо яг энэ танай клубын чинь тэргүүн юм бэ? Одоо Баярлав гэж хүн байна. Тасапын тэргүүн бол Тасцэв гэж тэр тундаа байт. Баярлав гэж нөгөө морь барьдаг ах мөн үү? Яг мөн. Нэрийн нөгөө нэг барьж тэр нэр нь үүсдэг. Тийм. Тэр чинь л одоо манай тасгалжуулагч гэж явж байгаа шүү дээ. Би чинь одоо тэгээ сайн дураараа өөрөө хувийн клубтэй алтай клуб хөтгөнтэйгээ явдсан шүү дээ. Зөв. Тийм байна. Би зэрмагч яг наадхыг чи ярихаар ингэж бодлоо л доо. Одоо уяачдын хувьд нэг зүйл тулгардаг та өөрөө ч их өөрөөс мэдэх баг. Уралдаанч хүүхдээ хомсдлын асуудал. Уралдаанч хүүхдээ хомсдол. Морин умч хүүхэд вэ нүү? Морины хүүхэд вэ нүү гэж ингээл одоо хайгаал хаа байсан холоос очиод айлтч зүгээр сууж айлын хүүхэд хараад энэ морин тэр дуртай бай морь ундгуу гэл ингээл айлтаа өглөө явж шүү дээ. Зүүн амраад явахаар цаа ууж чадахгүй л байж байгаа шүү дээ тийм. Ингээл хараа үеийн ямар хөөрх юм. Чи морин ундх дуртай явж гэж байгаа шиг. Би ч одоо байнга л тэгж явдаг юм шүү дээ. Морины хүүхэд олдохгүй шүү дээ. Харин тийм. Одоо би чинь өөрийн хүүхэд морь үйдэг болохоор чинь үгүй нэг ингээд нэг хүүхэд олоо гэчихсэнгүй тэндээс нэг хүүхэд олоо гэчихсэн. Ийм л бодолтой л явдаг шүү дээ. Тэгэхээр энэ ингээд морь уралдаанч хүүхэд хэрэгтэй нэг талдаа. Тэгтээ нөгөө хүүхдүүдээ аюулгүй эрсдэлгүй урсгалуулах нь бидний хамгийн том зорилго тийм ээ. Тэгэхээр нөгөө хүүхдүүдээ аюулгүй эрсдэлгүй байлгахын тулд дадал зуршилтай болох хэрэгтэй. Дадал болгох хэрэгтэй. Тэгэхээр та бүхэнд дээр тэр бааз нь байж байгаа юм чинь энэ холбоотойгоо хамтраад хамгийн түрүүнд уралдаанч хүүхэд бэлтгэх буюу хүүхдүүдийг байх тодорхой хэмжээний тийм хөтөлбөрүүд хэрэгжүүлвэл яасан юм бэ? Ер нь одоо морин сургалтын төвөөрөө эхний ээлжинд уралдаанч хүүхдүүдэд дадал болгох байдлаар явуул яадаг юм бол хүүхдүүд зориулсан жижиг уралдаанууд одоо 3-4 наснуудын хооронд одоо тийм юм уу гэдэг ийм хийж үзвэл одоо 5-6 настайч гэдэг юм уу тэрний хүүхдүүдийн хооронд ингээд маш номхон эсвэл одоо юу гэдэг юм бэ өдөр Европын орнууд чинь понигоор уралдаад тийм шүү дээ хүүхдүүд дандаа хүүхдүүдэд тийм тэр шиг иймэрхүү нэг юм системчилсэн юм яваад хүүхдүүдэд морь унах дадлыг эртнээс өгөл яадаг юм бэ цаашлаад одоо өөрийн дур сонирхолтойнууд нь уралдааны замд гараад морь унж болно шүү дээ болно тийм сургалтыг гэхдээ бол бид нар бол ер нь тийм 4-5 та хүүхд 3-6 та хүүхдийг сургая гэсэн тийм үнэндээ яг өөрөөсөө сонсож байгаас бодсонгүй зөвхөн спортын талын хүүхдүүдийг л бодож ил нөгөө спортоо хөгжүүлэх талаар л болж ирсэн болохоос энэ чинь нөгөө уяачд өөртөө байдаг учраас нөгөө уяачд өөртөө мордоо онуулаад хүүхдээс сургачдаг болохоор ойрын таквонд явуулаад тар хийлгээл тийм ээ морь онуулж баалгаал ингээл ийм юм бэлддэг болохоор өстой энэ жижигхэн энэ хүүхд ингэж бодож үзээгүй болохгүй байхгүй л тийм тэгээд бас бэлтжүүл хаана сургалтын төв байж хахад тэгээд би зүгээр одоо хүмүүс зарим нь бол нэг Монгол хөгтмөр унах сертификаттай байж яадгийн эн чинь уламжлал гэдэг нэг талдаа уламжлал гэхдээ яг цаг үе дагаад одоо энэ уралдаанч хөгтөй хомсдол гэдэг юм байхгүй ш. Бид нар уламжлал гэж хараад ивжсэн чинь хөгтөд уралдаанч хөгтөйхөн морь унах насыг нь заагаал одоо сүүлдээ хөгт морь унахгүй юу гэдэг тухай асуудал яриад ер нь хөдөө хотгүй морь унуулах зураг боллоо шүү дээ. Тийм тэгэхээр энэ байдал байгаа болох дандаа буруу талаар нь эргүүлж ингэж мушгиж ярьсаар байдал чинь өөний эрсдэлтэй энэ аюултай.
гэдэг юм болчихлоо шүү дээ. Тэгэхээр харин би тэр хүүхдүүдэд мэдээж альва зүйл юм чи ямар ч зүйл эрсдэлтэй шүү дээ. Бүх зүйлд л одоо тийм тал байгаа тий. Тэгэхээр бид нар тэр эрсдлийг давах тулах одоо давах гэдэг юм эрсдлээс сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж хэрэгтэй. Тий. Тэгэхээр уламжлалаа хамгаалах гэдэг нэрийн дор хүүхдүүд унах гэж албатуулаад байх биш харин хүүхдүүдэд биелдээ. Хүүхдүүд одоо тэдэн сар ч юм уу тэдэн жил одоо яг энэ секцэнд ингэж яваад хүүхдийн өөрийн дуур сонирхол байгаад авиас чадвартай байх юм бол тодорхой хэмжээний дарвалтаан ч хүүхд өөрөө хүсэх юм бол уралдааны зам та бүхэн ч гэсэн за ийм дадалтай тэдний сар тэдэн жил одоо энэ секцэд ясаа учраас гээд ингээд бас байвал хаахан эрсдэл багтаан болоо гэж бас боддөг шүү дээ би. Уяач Монгол морин спорт уяачхан холбоотой л яг ингэж уялдж байж над хүүхдүүдийн чинь сургалтаа тэр жижиг хүүхдүүдийг бол тэгээ уяачтайгаа холбоотой ш. Тэрнээс бол дангаараа одоо энэ сонгол морин спортын энэ жоохон хүүхдийг сургаад танарт морич унуулнаа гэвэл энэ бас тэгэл хувь тогтоомжтой хүүхдтэй хагаад хамаалсан маа гэх хэл юм яригдтал багт. Гэхдээ яаж ч нэг ийм зохицуулт хийх хэрэгтэй юм шиг л санагдсан тий. Тэгээд ингээд сургуулийн энд одоомор тэгвэл зөндөө хөдөө гадаагүй хүүхдүүд авчираад өгч болж шít. За тэгвэл эхний ээлжин бүр уралдаан ч хүүхд биш. Та нар эндээ жокоч баг бэлдэж болно ш манайхан тийм үстэй. Манай жоког бол болно. Дуртай бэлдэн. Тэрэн дээр чинь бол одоо тэдэс тэдэн килограмм ингээд зааж чинь шít. Одоо 25-аас тэд ч гэдэг юм 35-аас тэд ч гэдэг юм тэдэн настай хүүхд тийм та нар энийгээ бэлдэх юм бол бид нар 14 13-аас дээш насны хүүхдүүд л дуртай бэлддэг юм шүү дээ. Тэр үл ерөөсөө бидний ганц чадах юм тэр үе чинь. Тийм тэр чихо морины тэр ч унах хүүхдүүд чинь тэр дөрөв тийм байх хэвээр сууд нь яг ядахтаа яаж явах хэвээр одоо манай хүүхдүүд чинь урдны морунж байгаа хүүхдүүд чинь лаглаад юм бид нэр суучаал явж байгаа шүү дээ та нар харж байгаа шүү. Тэгэхээр нэг бол зайд ингээл тэгтэл тэрэн дээр чинь яаж салхиад зүсээд яаж суух хэвээр яаж нуруу ингэж явах хэвээр өвдгөний яаж тэгж явах хэвээр хэдэн хэрийн хэмжээтэй дөрөөн дээр сууж явах хэвээр метр гэдэг чинь бол тусгай шүү дээ ерөөсө бүр 4-тэй 3-тэй гараад ирнэ. Ер нь одоо тийм стандартууд гэж үн та бас хэлээд өгөх. Тэр чинь ерөөсө 4-тэй шүү дээ санаасаа. За хурдан морины тэдэс тэдэн килограммын жинтэй тийм хүн тэдэс тэдийн тийм дөрөөн дээр тэгж мордож ингэж явна. Тэр унсан хүүхчин жолоогоо яаж барьж явах хэвээр салхиа яаж зүсэж тэр морь унахад чих учир байна. Тэр морины салхийг зүсэж явж иж сая тэр морины жамсгаа юу гэж задлж өгж ингэж гаргаж ирдэг. Хийх чухал шүү дээ. Зүгээр манайхан шиг нэг морины урундаар тавьчихал заа минийх унав. Хөлөөсөө авчаад ингээ яваад ирэх хэлэхгүй шүү дээ. Морины салхийг яаж зүсдэг юм бэ? Одоо ерөөсөө мор ингээд урлаад явж шүү дээ. Ингээ урлаад явж байгаа чи энэ дээр чи ерөөсөө би яг ингээд суугаа явсан байхад энэ салхийг чинь ингэж би өөрөө зүсэж өгөх хэрэгтэй. Тэгтэл тэр морины салхийг чи хоёр тишээ зүсэж тэр моринд чинь их амьсгаа авах тэр юунд чинь их сайхан гаргаж өгдөг. Одоо өөрөөр хэлбэл цээ жоох урагшаа. Төө тэгэлгүй яах вэ тийм. Одоо чи тэр гадаад тахны мор унж байгаа улсуудыг дандаа хараараа байнга ийм судалтай явж идэг. Манай энэ уралдаанд одоо яг манай өөрийн уламжлалт уралдаанд хэр юутай вэ? Юу? Одоо тэр байхгүй би харин чамд хэлж шээ. Сайд унаа явж байгаа хүүхд яаж ингэж явах вэ? Спорт нэмэлтэн дээр явж байгаа хүүхд лаглаалаа суугаал ингэж явдаг. Энэ тэр чинь зүгээр яг анханаас нь заагаад өгч юм бол энэ хүүхд чинь дороо сурч шээ. Тэгэхээр ч уяач за салхи зүсэх өөр ямар юм уяач өөртөө мэдэхгүй ш тэр чинь өөр юм ямар салхи зүсэд явах хэрэгтэй юм бэ тэр салхи зүснэ гэдэг чинь яг бид нар чинь өөртөө дөрөв номоор нь сонсцсон бид нар л мэднэ үхээс хөргөж тэр өдөөний уяачд мороо үйж байгаа уяач чи яавал салхи зүсэж хүүхдээ ингэ сурах уу яавал ингэ хүүгдэг чинь зааж өгч байгаа мэдгийг өргөсөд энэ дээр үл тэр сургалт бол хэрэгтэй одоо тэр морин дээр өөр юу хэрэгтэй гэж чи тэр морин дээр яаж зөв сууж явах хэвээр хүүг зайдан унлаа гэхэд хөлөө баянгийн ингээд авираад явах нь зөв юм уу дандаа оруулгаад гуйдаад авах нь зөв юм уу сайхан амын зуулгаад ташуура эргүүлээд гууглаад явах нь зөв юм уу зөндөө юм байна яг хэлдэг загтаг ярьдаг юм бол нөгөө унж бэртгэхээс гадна хуралдаанч морь унсан хүүхдүүд нөгөө бөөр их дөрөгдөг дөргөлтүүд их авдаг гэсэн юмуд ярьдаг л да тэрнээс яа сэргийлэх юм бэ тийм дөргөлт аваад юунд нь дөргөл авах юм бэ хүмүүс одоо нөгөө дахиад нүнд яалаа дөргөл авдаг бол одоо бид нар ч гэсэн насаараа би мөр унлаа одоо өдөр бүргүүл суучих хэвээр тийм байхгүй хүмүүс ер нь нийгэм тэгж ойлгодог. Гэхдээ юм ч бол манай дарилцсан дарахтаа бас хэлжсэн тийм юу байхгүй ямар нэгэн тийм одоо мөр унжсэн. Гэхдээ хүмүүс нийгмээрээ бол одоо ерөөсөө бүх юм л болохгүй гэдэг тийшээ л эргүүлчихлээ ш. Тийм учраас хүүхэд мөр унаад бөөргүү болно. Хүүхэд эмэгтэй хүүхэд мөр унвал өргүү болно л гэж байна. Би 5 6 төрцөн л явж илээ. Би 5 настайгаас одоо өдийг хүртмээр унлаа. Тэгэхээр чинь бөөргүү бол болцохоор л хөлгүү бол болцохоор л байлаа. Тийм ээ. Дандаа морноос унахгүй 50 хэдэн жил мор унна гэж байхгүй шүү дээ.
Тэр өндөр дээгүүр тэр метр 30 40 2 метртэй өндөр саадан дээгүүр хараалгаал цаана нэстэ газар дөрөгт унжил байна. Бид нар чинь энэ спорт чинь тийм амар спорт биш шүү дээ. Тэр адгуусантыг сургаж тэр модон дээгүүр хараалгаж тэр мордой чинь одоо хүн шиг л ярьж ижил сая сургаж байгаа шүү дээ. Яг спортын тал дээр бол ийм байдаг. Тэгэхээр хурдан мөр унаад аква явж байгаа хүүхэд байтгүй энгийн мөр унаад аква явж байгаа унаад унсан хүүхдүүд зөндөл бай. Нэг гайн тааруул нэг үл гарч авах бэлтгэл баг тэрнээс үл өөр нурууд дарамжиж байх уу. Ер нь одоо жишээлбэл бас нөгөө та ер нь дунджаар одоо ялангуяа хүүхэд байхдаа энэ танай клубын тамирчид бол нэг дор одоо хичнээн цаг хурдан хичнээн цаг морь ундаг байсан бэ. Шгшээгийн тамирчин гэдэг чинь өглөө очиод мортойгоо ноцлолтно. Ялгахгүй 8 цагаар ажиллана. Өдрийн 1 цаг л цагаан. Тэгэл дувтан мортойгоо ноцлолтож би чинь бол одоо тэгэл өглөө очлоо, хувцас солилоо, морь унаад гарлаа. Өвлийн үүдэн өвлийн үүднээс ч мортойгоо ноцлолж явна. Зуны халамж гэсэн мортойгоо ноцлолж явна. Дандаа шинэ морь сургана. Дараагийн хүүхдэд бэлдэж өгнө. Тэмцээнд орохыгоо бэлдэнэ. Тэмцээнд орох морио бэлдэнэ, хүнээ бэлдэнэ, өөрийгөө бэлдэнэ. Сав байхгүй. Та чи хэдтэй анхны спорт клубын дугууланд явсан бэ? Би энд чи 14-т орсон юм. Бас нэлээ хожууд орох уу? Хожуудад тооцох уу? Үгүй шүү дээ, залуу орсон байхгүй. Спортод уу? Тий. Би хурдан морь унаад хурдан морьоос хасагдаад би чи юм би ирэхүү жоохон махта хөвгтэйсэн. Тэгээ эрт морьоос хасагдсан юм. Хурдан морьоос. Тэгэл хасагдаад л энэ морь спортод ороод. Хин бэлээ 5 дугаар ангийн сурагч байхдаа л орж исэн гэд ярьж исэн. Орн манай хүүхдүүд л манай энэ сексэнд орж байгаа хүүхдүүд чинь 5 6 юу хүүхдүүд л ирж ордог гэсэн чинь одоо манай энэ морийг үйж байгаа дугаараа чинь Батүлзэ гэдэг чинь бол 6 дугаар ангиас надад иржсэн миний тамирчин. Энэ баяр лавгүй байж байна. Энэ котгал одоо бас морь бариад байдаг нэг залуу тэр чинь миний шав байна бас л ингэж морьтой. Энэ морьтой холбоотой болсож ер нь голдгол миний шавнэр явж байна да. Та бол хурдан морь унжгаад сонголмос спорт хэрэгжчихсэн шүү дээ. Тэгэхээр яллага зөрүү их үү? За одоо юу ирэх вэ? Спорт гэдэг юм чинь шал өөр шүү дээ. Зүгээр морь унаад тавьчихсан хүүхэд яг спортоор ирэхээр ч одоо яг л нөгөө номоо заалгана шүү дээ. Аа хөлөө ингэж авчаараа. За одоо саад харихад энэ саад байлаа гэхэд эндээс 1 2 3 гэд 3 дахь темпэн дээр ингэж хараач шүү гэж жидэл чинь тэрийгэ зөрчих юм бол дороосоо цогтол даваад унчих жишээтэй. А буруу газраас мориод огчих юм бол нөгөө морч очоод зуг тусдаг нөгөө саад нэгээр даваад унах жишээтэй. Ийм л байдаг байхгүй. Тэгэхээр тэр дөрвөн хичээлийг бол сайн заалгаж ирэл. Тэрний ялгаа гарч ирнэ. Урдан морь ундаг хүүхэд спортын хоёр чинь шал өөр. Багасаа морьтой өрөөсөн аав өөрөө яач хонор ер нь моринд ойрхон. Та ер нь морь увих талаар оролдож бодож ирсэн үү? Ямар нэгэн оролдлого хийж ирсэн үү? Ер нь явдаг эмэгтэй хүн бол морь уихгүй гэдэг нэг урдан морьоос холхон байлгадаг шүү дээ. Ер нь уян дэгүүрч нь очуулдаггүй. Миний анд бол ер нь их тийм байсан. Тийм учраас морийг зүгээр хараа таньчин за энэ өнөөдөр тиймэрхүү явчих юм биш үү гэсэн бодол байна үгүйс уяа гэсэн сэтгэл байсан ч нэг тийм уйлдгүй байсан учраас тэгээд энэ спортоор явцсан юм чинь морь уяа гэж бодохгүй шүү дээ. Яг зөвхөн спортоор л одоо л нэг эмэгтэй уяач гарч ирж ийн тэгж ийн гинлэгж яриад байгаа болохоос биш. Тэгээ заримдаа бас очиж байгаа шиг бодд юм аа би. Тэгээ одоо чамаагаа алдсан юм байна дөө. А тэр үед л орлоод байгааг бол би нэгсаа ядгүй хин гэж нэг
бас нэг эмэгтэй уяач байсан. Тэгээ учиргүй ч уяан дээр очиод уяад идэггүй тэгээд нэг сайхан хурдан мортой нэг тийм хорлоод байгаа биш юм аа. Тэгээд сүүл хорлоод байгаа гарч ирсэн. Нэг хурдан мортой аваа гарч ирлээ гэл. Хорлоод байгаас өмнө бас тийм эмэгтэй хүн байсан. Бас нэг хүн байсан. Би хорлоод байгааг л гэж бод. Тий хорлоод байгаас өмнө нэг хүн байсан юм бас. Ямар сайн галзуу тийм намайг одоо жохон хөөхт байхад тийм явдаг хүн байсан. Тэгээд тэр үед чи ямар юм цол молоо гэжсэн биш. Хорлоод байгаа сүлийн уяач шүү дээ. Сэрээд байна юм тий. Гэхдээ би ингээд бас сэтгүүлийн ажлаар хөдөө орон нутаг сумдаар их явна. Тэгэл Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумдаар явсан. Гэхдээ тэгээд ер нь бас нэр нь одоо нөхөр дээр нь боловч ажлыг нэг гардаж иржсэн эмэгтэйчүүд бас цөөнгөө багш шин айлд ороод юм асуухаар айлын ихнэр нь бол амжилт юмнуудыг илүү сайн мэдээд илүү яриад авах чинь ер нь бол тийшээ зүүн тал руу бол эмэгтэйчүүд бас оронд бол илүү ээ шүү. Заав байдгийн байх гэж анзаардаг байна шүү. Яг тэр нөгөө тодорхой уламжлалтай л холбоотой байна тийм ээ. Урт ихтэй газар тийм ээ. Тэгээд бодвол тэгээд авган дээр надууга маллал уяал явдаг гэсэн билгүй. Миний үйдүүлийн байгааг болохоор би бас мэдэхгүй байна. Нэг үйл одоо хаа нэмнэг догшоо дуу байна гэсэн нэг унхамсан гэж. За зүгээр тэрэнд чинь бол одоо өстой нэг дэндүү дуртай. Одооч дуртай. Ер нь би их тийм амгалан башин мор унах дуртай. Хүүхэд байхын тийм байсан одооч нэг тиймэрхүү морин дуртай. Тийм хаана ер нь эмнэгэн дээр үл ер нь мордчих гэж хэлэн шүү дээ. Тийм дуртай. Ер нь их эмнэг болж исэн. Би ч одоо энэ сташн дотор 14-5 таа байхдаа мор болдог байлаа. Имэйлтэйч болно, имэйлгүйч болно. Парк дотор болдог байлаа. Тэр жоохон зай шүү дээ. Тэгэж байлаа да. Марыг бол ер нь эдэлжсэн. Үеийнхэн дотор бол яг тань шиг зан характертай эмэгтэйчүүд бол байдгүй л байсан бах тий. Байхгүй. Найзууд гайх уу, эргэн тойрны одоо ч гайхна. Тийм тэгээд одоо ч өөрийгөө даалгацсан гэж бодохгүй шүү дээ. Одоо тэгээд тэр мортой чинь ноцлол явчихсан надад. Адуу малнаас хол байсан ер нь одоо альва эрсдэлтэй зүйлээс хол байсан найзуудаасаа бол одоо ч гэсэн та ич хүч бусад талаараа илүү үзтэй тий. Илүүл гэдгийг нь усууд ер нь илүүл юм шиг байдэн шүү дээ. Одоо байж байгаа байлаа харахад сайхан шүү гоё. Ер нь мор гэдэг юм чи хүнийг их сайхан болгодог. Эрдүү гоё сайхан зөрөгтэй болгон штэ. За эмэгтэй талынхаа юмд бол жоохон муу айдл шидлээ гэх юм. Мал мор адуу мал гэх юм бол ер нь дуртайхан тэгээ яваад гэн шүү. Хөөмөр үн тод манлаа гэж. Танахан ч одоо аав уурсан тарт байж. Тийм миний аав ч сайхан уяач байлаа. Тэр үед нь цол байсангүй л дээ. Өвдгөөс тэрний түнж байгаа чи алдарт биш үү? Би усан алдарт байж гэж боддог шүү. Гэхдээ тэр яг тэр үед чи алдарт байж маяч өгж байгаагүй шүү дээ. Сүүл гарсан. Тийм. Тэгээд миний ах манлаа уяач. Одоо миний яг төрсөн ах. Тэгээд миний хүү тод миний ахын хүү манлаа уяач байна. Ким блэ? Батбаатар гэдэг. За. Тэгээ одоо манай морь спортын олон улсын хэмжээний мастер хөгдөд. Миний ах чинь би ч одоо Монголын анхны эмэгтэй мастер нь. Миний даваад орж гээд байгаа тэр морь спортын төгөлгийн дарга байсан даваад орж чинь Монголын анхны эрэгтэй мастер юм байдэн шүү дээ бид нар. Ер нь нэг бүхөр ингээд нэг удам судар дамжаад ингээд явцсан шиг морьор бол ер нь манайх бол ер нь анхны удам судар дамжчихсан одоо 4 дахь үедээ 5 дахь үедээ явж олсооч үү те. Тэгээд хүү тод манлаа байж тээ. Тэгээ хүү тод манлаа уяач. Аам маань байж гэн. Тэрний дараагийн ах маань байж гэн. Ахын 2 хүүхэд байж гэн. Тэгээд миний хүү байж гэн. Морины спортын талаараа бол спортын талд бол спортын мастер нь 3 байж гэн. Төрснөөс. Тэгээд зэрэгтэй тамирчингууд нь цаана одоо манай 1 дүү байж гэн. 2 дүү байж гэн. 1 ах байж гэн. 6. Тэгээд хүүхдүүдээс зөндөө байна. Миний өөрийн хүү хүртэл спортын мастер штэ. Отон хүү. Манайхан ер нь миний өөрийн хүүхдүүд бол спортлог талтай. Автомат спортын Дакарт оролцож исэн спортоор миний отон хүү Дакарт яваад ирж исэн. Спортын мастер байна. Том хүү маань спортын мастер байна. Автомат спорт. Морин спортын мастер нэгтэй манай отон хүү байж байна. Тэр спортсменүүд ер нь бас манай гөгшил одоо зүйлээс үл нэг хойшоо сууддаг хүмүүс шүү дээ. Одоо ачсан шүл яг тэр нь дуртай болчтой юм шүү дээ. Одоо миний 2 ач мотоспортоор хичээлж нэгдүгээр зэрэгтэй
дэд мастерын цол ядсан 13 одоо 13-тай хүүхдүүд 14-тэй хүүхдүүд байна. Ийм бэ. Эмэгтэй нь болохоор морин дэх дуртай байдаг. Өвгүүд нь болохоор техник талдаа дуртай байдаг юм байдгийг. Та хүүхдүүдийн ер нь өөрөө хэдэн настай морины нуруунд дээр гаргасан бэ? Та өөрөө анх шууд моринд сургасан уу? Тэгсэн. Ер нь намайг их баг байхдаа манай ажил руу дааж явдаг байсан. Манай гөгч тээврийн жил очив. Тэгээд миний 4 хүүхдээ хөтлөл морин нөгөө очиод бэлэг сургуулаа хийн шүү дээ. Тэгээд нэг морин дээр мордуулаад тавьчихна. Тэгээд алхуулаад явж илвэн одоо дөрвөлөө морсон. Манай гөгшин болгоо бас таймын шаргасан юм. Насаараа тээврийн жил очиж байсан хүн байдгийг. Жолооны багшийг олон жил хийсэн тасавт. Юм байдгийг. Ач спортын маструуд наавгаад ураасан юм байна л да. Техник дуртай тийм усад байдаг. Манай гөгш өөр техник дуртай. Танаа хүн одоо энэ олон жил морины ертөнцид байж байгаа ер нь бас өөрөө мормал үеийн оролдыг гэдэггүй. Хөдлөөд цочтуу сайхан сууна байгаа суудаг тий. Ер нь нэг морин залуугасаа дургүй байсан. Дургүй ч гэж байхдаа нэг сонирхолгүй байсан. Зүгээр машины уралдаан моциклийн уралдаан тал ер нь дагаа явчихсан шүү. Тийм байсан. Хоёроо ойлоо морь гээд явчихвал бас хэрэг зэгдэх юм да тий. Тийм байна. Морьтой холбоотойг бол олон сайхан дурсамжуудыг ярих бах. Мэдээж тэрдгээрээс илүү онцлог гэдэг юм уу танд их сэтгэлд чинь гүн үлдсэн дурсамжууд юу вэ? Миний бүр хоёроо мартагдчихгүй хамгийн гоё дурсамж бол юу гэдэг юм аа. Хамгийн анх хурдан морунаад ярмагт унжсэн. Одоо тавтал хөвгдөж шүү дээ. Тэгээ сожо хээр гэдэг нэг ерөөс нүдтэй хээр бар манай их хурдан мор байсан. Тэгэхээр одоо хамгийн сайн морил онолж байгаа шүү дээ. Аганд. Тэгэл нөгөө морьтой усууч эргүүлж яваал нөгөө морьтой усууд гаргаж ирнэ шүү. Тэгэл эргээд харсан чинь манай аавал наашрал гэж сууж байгаа шиг шүү. Уралж явсан хүн чинь морой татсараад эргээд аавдараа тавьчих чад. Тэгээд нэг цагнуулж исэн тэр их гоё дурсгалтай дурсамжтай байдгийг. Явал гэснийг яв гэсэн буцаад агүй очиод майхандаа очиод ороолгуулж исэн. Яста санаанаас гардаг юм бид яаж тэр морины ямыг дийлж тэгж буцаад агбаж очиж уул нэг сайн мор төрүүлэх байсан. Тэгээд тэр чинь тэгж очичоод буцаж хөөгдөр заахан уул давхад эхний 10 хэдэр ирж илүү да 10 дараа ирчихсэн шүү. Тэр үеийн морд чих холмоор оруулж исэн шүү дээ. Нэг тийм сайхан дурсамж байдгийн. Тэрэндээ би хайртай. Ярих дуртай. Санаанаас гардгүй. Стажионд хамгийн анх мор болиг бол алтан медаль авч яснага. Ястай нэг санаанаас гардгүй. Самбуудааргаас алтан медаль хүртэж. Тэр хэдэн настай байсан гэсэн үг вэ? Тэр чи одоо 13 тал стажионд мор болиг болж эссэн шүү дээ би. За эдэнч болиг болж эссэн юм байл тийч болиг. Тэгэл юм уу жоох юм тэрж явж алтан медаль авчиж ирлээ. Тэр нь стар гоё байсан да. Стар мартахгүй дурсамж энэ хоёр л байдیں۔ Тод Магна аппликейшн 12 жилийн түүхтэй Тод Магна сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Мөн Тод Магна сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-100 жилийн ой хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Тод Магна. Тэнийг хөдлөдөгт та өдрөл зөндөх маш холбоотой таардаг. Хөдлөдөгт төлсний хашаанд гол хүрээд ирдэг. Хөлсний айргцсан мөрдүүд аваад барайч ирж хаталтаа хизээнэлгүйгээл ороод ирдэг. Хамгийн түрүүнд л ордог. Би тэргүй шүү дээ би чинь тэгэл ямарсандаа манай уяаныхаа гэрт сууж идэг байхгүй юу. Тэгэл мор яг л одоо манай мор айргадаад ирлээ хэл хаагуурж гараад гүйтсэн бидний ээж ерөөсөө надаас төрүүлээ суудсан байж байгаа юм гэж суудсан. Тэгэл буугаад гүг ерөөсөө тэд нар чинь дагуулахгүй тийм урд юм ааш юмдаг. Зөө гэж л уяан барины гашаад очсон сууж идэг юм бил ерөөсөө тэгэл нэг сэтгэл ерөө тишэл хөтлөд гүйчин шүү дээ. Харин бас яг тэгдэг байх гэж. Тэг хүнд ингээл ярихаар одоо ялгаагүй биднэрт ч гэсэн одоо би ч гэсэн өөрөө мэдэрчлээ. Өөр хүүхд сайн сайхан явах. Тэгээд дээрэс нь одоо таны дуртай зөвл тэр хүн дуртай байх гэдэг хүсэл эрмэлзэл зорилго одоо хобби нэгтгэх бол маш. Тэгээд одоо бол хүүгийнхээ буйнаар бас их
бас морины бас нөгөө нэг жаргалыг эдлээд явж байгаа Эдэлж байна. Өдлөг насанда ер нь одоо жинхэнэ энэ мор гэдэг юм чи ямар сайхан би энэ хүүгийн аавынхаа уйжсэн тэр гавья тэр сайхан имийг тэр хүүрэг хүүхэд байхдаа мэдхгүй юм биш хүн чинь унлаа ирлээ явж ил байдаг босоож морио такбуулгооч мор хөтлөгөл ингэж илсэн болохоос одоо бол яг тэр аавынхаа тэр үед тэр жаргалтай байсан имийг одоо хүү дээрээсээ л харж байна. Энэ мороо харагдаад ирээ төрүүлээд ирэхэд уйлаад нулимт сэлзэллэстээ самсаа шахраад сууж ил байдаг. Гэхдээ тэр солгооны газар очиод солуулаад зогсож байгаад хүүгээрээ бархаал байж ил байдаг. Өөрөө дагаал навсахал гүйжил явдаг гэсэн. Тийм өстой үнэхээр одоо жаргалыг бол эдэлж байгаа шүү дээ би. Мэдээж олон наадмуудын дурсамж ярих бах. Тийм ээ. Тэлгүй Төрийн наадмын одоо дайн хүрэн морчин гэдэг төрийн наадмын 2 төрөө. Тэгэд энэ олон наадмын 10-оноос хойш олон жаргалтай наадмуудаас хамгийн онцлог нь юу байсан бэ? Хамгийн их хэлвэхээр таныг огшоос нь юу байсан бэ? Хүүгийнхаа хүрэн морийг анх төрүүлээд ирж байгаа. Одоо ч ихэд ингээд самсаа шархирдэж штеп би. Гач их баярлжсэн. Морд нэгэ ялтч өгөнийг хүссэн тийм. Тэгэл ерөөсөө тэгэл хүүгээ мор үйсэн. Хүүгийн хаа нэрэн дээр ингээд таква ороод ирж яхад чи ямар гоё гэж. Танай гэр бүлийн хувьд бол наадам морин хамгийн хүндэтгэлтэй хамгийн том баяруудын нэг үз. Гүт хэлгүй яах вэ? Ганц хүндэтгэлтэй баярчлал одоо наадам байна. Нэг 10 хэд хоногийн өмнө юм наар хөрөхгүй дээ. Би ч одоо ер нь тийм юмтай болсон юм шүү дээ. Ерөөс одоо яанд наадам болох гэж бодохоор ч ер нь л догтлон шүү дээ. Тэгээ яагаад ч бол одоо нэг 6-7 оны үед сунгаанаас эхлээл хөдлөн хотгийн тэр урдлын наадмынхаа баг хөдлөж гэрийн бүндэрч сууж шүү дээ. Тэгээд энд очиод гэрээ бариад өг түргэн бариад өг гээл эдмээр хараал суучих гэсэн жаргал байхгүй өглөө цайныхаа дээжийг гээл цайныхаа дээжийг өргөл алцууж яагаад болол ингээл сууж хатал өөн жаргал. За тэгээ одоо тэр баяр жаргалтай байдаг үе маань удахгүй ирэх гэж байна тийм бас удаан хүлээлээ наадмаа тэгээд монголчууд минь морио уралдуулж төрөө хүндэтгэж төмнийхээ наадмыг дэлгэр сайхан хийгээсэ наадам минь хэрүүл маргаан мэтгэнгүү сайхан болоосэ гэл хүсэн хүлээгээл байжээ да. Тэгээд наадмаар ер нь бол амжуул очиод үздэг тэр мөртний ялтч нөгөө нэг бас бид нар ч нөгөө нэг хөлсний хашин дээр байж байгаа. Гэхдээ ер нь ихтэй үздэг юм байна. Би юу үзүүлбэрийг би тэгсэн үү? Тэр ер нь яг тэр барин дээр хийдэж шүү бид нар чинь. Тийм зөвчтэй өн дээр тэгээд бас бид нарт наадам үзэж байгаа тэр хүмүүст одоо мөртний гайхамшигыг үзүүлдэг. Олон хүмүүс сэтгэлийн зингэл хэвлүүлдэг танд баярлалаа. За баярлалаа. За тэгээс нэвтрүүлэгт маань зочноор ярилцсан баярлалаа. За баярлалаа. Тэгээд 100 жилийнхаа гор хүйдлэн авдаг дээр уулзъя да хэдүүлээ. Одоо энэ жил жинхэнэ 100 жилийн хийх гэдэг шүү дээ. Харин хүмүүс уяачд ер нь их хүл. Би ер нь их хүлтэй наадам болсон үлээж ядаж байна. Нодны чадсангүй, нодны яг одоо гэл наадмын нэг бичлэгтийн хэлээлээ хүйдлэн авдаг дээр. Одоо энэ жил үстэ жинхэнэ 100 жилийн үлээгээл би бол одоо догтлоо л. Тэгээд зөөсөн магч. За энэ манай нэвтрүүлэгт ивент тэтгэгчээр оролцож байгаа компани маань Porsche-с оруулж ирдэг юм 100% жимсний гаралтай юм шүү сугаа. За энэ чи өдөржин ингээд юм яриа суучих ам бол хатна. Тэгэндээ. Тэгээ энэнийхээ очир даваад байгаа. За одоо тэгээд нэвтрүүлгийн ивент тэтгэгч байгууллагуудынхаа шагналыг өгнөө. Манайхчууд их олон газруудтай. За би энэ одоо яг таны урд байгаа энэ жүүсийг оруулж ирдэг Эпс компани оруулж ирдэг юм лээ. 2000 Эпс нөгөө мөнх хатахыг хөрмөрний мөнх хатах сосрын мөнх хатах энэ лээ. Тэдний Эпс компани Эпсийн сүлжээ дэлгүүрүүдээр зарагддаг юм байна. За дээрэс нь яг Porsche-ийн 100% гомдлын гаралтай. Монголд 2018 оноос хойш худалдаа олгогдож байгаа ийм олон төрлийн бүтээгдэхүүн. Тийм энэ Европынхан бол айгүй сайн мэддэг. Европт нэлээд алдартай бүтээгдэхүүн байлээ. За тэгээд бүтээгдэхүүний дээ. За баярлалаа. За мөн Эпсийн салбар дэлгүүрүүдээс 150,000 төгрөг нь. Хугацаатай нэр түрүү хэлгээ мартсан. Энэ 5 сарын 31-ээс өмнө 150,000 төгрөг тохирсон дараагаа сонгож аваарай. Та өөрөө худалдаа бүтээгдэхүүн баярлалаа. За мөр мундаг юм бэлгэж байгаа. За дараагийнх нь. За энийг хамгийн шүргэх бэлэг авах үү? Өгнө. Ер нь бэлэг өгөх гээд. За та бол obvious-ыг бол одоо сайн мэдж байгаа. Та нар ямар obvious хэрэглэж байна вэ? Манай ч одоо нөгөө ер нь л ингийн obvious хэрэглэж байгаа дөө. Тэгээ obvious-та нөгөө Монгол obvious нүү Орос obvious? Монгол obvious хэрэглээд байгаа. За манай нэвтрүүлгийн энэ ивент тэтгэгч байгууллагууд хамтарч ажиллаж байгаа байгууллагуудын нэг нь Premier Agro компани байна. Оросоос энэ Podyor гэдэг obvious оруулж ирдэг юм билээ. Энэ Европын нөгөө морин тойруулгуудад нийлүүлдэг ийм сайн чанарын obvious юм билээ л. Тэгээд Монголд өнгөрсөн жилээс тийм
Энийг хэрэглэдэг байж бас нэлээд байдаг юм байна. Орс авьяас. Тэгээ манайхан ч нөгөө нэрийг буруу хэлээд подери авьяас гэдэг. Тэгэл орс авьяас гэж хэлчихдэг юм байна. Тэгээ зарим нь бол нөгөө шинжилгээтэй газраас нь л авсан гэдэг байгаа яасан чи эднийх байдаг юм байна. Зөв. За тэгээ эдний компаниас гаргасан энэ 2022 оны календар байгаа. Энэ бэлгийн туллыг. За. Бид нар нөгөө ямар өдөр байна, үсээ яах вэ хүү гэдгийг авчин. За тэгээ эднийхэн бас нөгөө хэрэглэгчтэй байхын тулд нэг ийм энэ ард нэг ийм байгаа хэрэгжээ. За энд ийм суглааны дугаар байгаа. Таны 220052 юм байна. За энэ дугаараар 7 сарын 10-нд байна уу 9-нд ацтангаа тодруулах юм байлээ. Та энийг хайхгүй жаад энийгээрээ нөгөө ацтныхаа имийг авна. Ацтан болох юм бол за мөн энийгээ үзүүлээд 100 мянган төгрөгөнд одоо бүтээгдэхүүний дээж авах хэрэгтэй байгаа. Та энэ кодоо хэлээд энэ барайгаа уцаар холбогдоод. За. Энэ Орос санжирын барайгаас аваарай. Санд орхон тий. Тийм. За баярлалаа. Танилцуулга байгаа. Энийг хайж болохгүй тэгээд тийм хаяад шийдвэрийн том календар. За дараагийнх нь. Яриад бас тод магнит оролцоод тор дөрөн бэлэгтэй буцлаа гэдэг болох юм байна гээд. За дараагийнх нь энэ тод магнит гэдэг юм баргшуунтай тийж байгаа. Энийг бол ер нь бол та нэлээд сонсоод хараад байгаа тий. Уяачт маань бас хөөрхөн хэрэглээд байгаа энэ 100% байгалийн гаралтай Монгол Алтан баргшуунаар хийдэг. Үр шингэх бод загуулаагүй. Их л олон юм сайн билээ. Тэгэхэд манай уяачт маань сүүлийн үед хэрэгэлдэг болсон юм байна. Манай жирүү сайхан хэрэглэх болчиход байгаа юм дөө. Тийм. Тэгээд би бас сайн нэг мэддэг болчиход байна. Дотоод юм үйлдвэрээ дэмжээ. Дээрэс нь бас янз бүрийн баярлалаа. За баярлалаа гэж аваад хас. Тэгтэг одоо баярлалаа бодоод. За дараагийнх нь. За энэ бол маш цөөхөн хүнд оногдож байгаа юм гайхамшигтай бэлгийн энэ цэрмагчтан дээр маань таарсан. За Ихаадын чулуу гэдэг хямдаа явж байна би. Тийм. Ихаадын чулуу гэдэг компани нөгөө юу яадаг? Хөөр хийдэг. Танайхан ч бол хөөрөг цогцолдог тийм. Ихаадын чулуу компаниас ийм 3 эрдэнэ гэдэг. Энэ 3 эрдэнэ гэдэг нь болохоор азраг морь. За 3 эрдэнэ ямар байдгийг би танд одоо энэ үзүүлье. Ийм хөөрхөн бэлэг дурсгалын зүйл бэлгээсэн. Бид нар ч одоо нэг хүний найр наадамд очиод юм уу эсвэл хүнд юм өгөх гэхэлэр бэлгэх юм болчихсон тийм. Тэгээд нөгөө сурснараа мөнгө мөнгө аяг сүүлргөө болох байсан баг тийм. Тэгээд энэ хүнд өгөхөд бас хэрэгтэй юм байна гэдээ яжсэн чинь ийм 3 эрдэнэ гэдэг энэ одоо энэ бол манай морьныхонд бол хамгийн их юм азраггүй унахтайгаа. Энэ элэг бүтэн их мэд байхын бэлэгдэл юм байна л да. Одоо ер нь элэг бүтэн байх нь энэ хуруугийн хамгийн сайн аз жаргал гэж тэгээд тэрийг бэлэрхийлсэн. Тэгээд морьтон монголчууд маань морьоор илэрхийлсэн ийм хүрэл цатгаар алтан гошуутай амтнараа ингээд энэ тэгээ хүннөө загвар. Тийм биш үү. За ингээд энэ жилийн наадам сайхан болох болдог бай мөр урдан унсан хүүхд нэрүүл сарвал сайхан ирээрэй л гэж залбирал авчи да. За тэгээ энэ ингээ хайрцаг савлгаа юм байна. За баярлалаа. За тэгээд энэ ингээд цөөхөн тоогоор захиалгаар ирсэн. Тэгээд дээжээс нь манай нэвтрүүлгийн манай оролцогчдод бас бэлгэлсэн байгаа. За та минь. За энэ жил чинь тэгвэл ерөөсөө ингээд бэлгэл аваад байх юм байна. Бэлэг авдаг жил болох юм байна шүү дээ. За одоо сүүлд нь хамгийн сүүлд нь өөрөө жижиг юм бэлэг. За манайх энэ Тодмагна гэдэг манайх юм өөрсдийн логод манайх ч лого шинжилсэн шүү дээ 10 жилийн дараа. Энэ ингээ хоёр харах юм бол ингээ дазраг их морины толгой байгаа шүү дээ. Тодмагна гэдэг анзаарч байна уу? Тийм. Тэгээд жижиг юм ингээ морин туурай буюу тамга ийм морин туурайгаар дэлхийг тамгалсан гэсэн санаатай. За гэсэн юм. Гоё юм аяны ган аяг байгаа юм шүү дээ. Хаан чаваа явуучих боломжтой тав дээр шиг хээр хөдөөгөр явж байгаа хүмүүс бүснээсээ зүчээл авчих. Бүснээсээ зүчээл явчих. Харин за тэрнийхээ дээжээс ингээ зэмагчтай хэлнэ. За баярлалаа. Яасан ч видео яваад ямар ч гоё. Цаг зав гаргаж ирж олцсон танд баярлалаа. Ариул их байж уртудаа наслаарай. За баярлалаа. Намайг урьж энэ сайхан нэвтрүүлэгт оруулсанд чинь маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Наадга наадмар уулзъя да хэдүүлээ. Тэгье да. За ингээд энэ удаагийн Тодмагна очоод морь унаад нэвтрүүлэг энэ төр хийж болно штэ. Морь унах морин дээр морьтой яваад уяаш дээр ч юм уу одоо энэ улсуудтайгаа сайхан нэвтрүүлгээ хийгээд өглөөд байгалийн сайхан тэн дээр явж болно шүү. Тийм санал байвал надад хэлээрэй. За тэгье. Гэж бас морин дуртай шүү дээ. Ер нь чинь бас тусдаад бэлэн байна шүү. За баярлалаа. За тэгээ энэ удаагийн мань Тодмагна подкаст энэ хүрээд өндөрлөж байна. Манай энэ удаагийн зочин Монгол Улсын гавьяа тамирчин төмрийн цэрмаа байлаа. Уг нь бол төмөр юм байна те. Хүмүүс бол төмөржаа гэдэг. Энэ бол төмөр зан гэсэн үг юм байна. За тэгээд орчны соёлыг үе дамжин дэлгэрүүлж яваа энэ хүчрхэг эмэгтэйн түүхийг сонсох та бүхэн сонирхолтой байсан байх гэж бодож байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай. Баярлалаа. Баяртай. Баяртай.
Морьтон монголчуудын мөнхийн амгшил Тодмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан 7 хоног тутмын подкаст.